Сайн уу? Ано байна. Өмнөд та нартай яаж аудио номоо iPhone руу хуулах вэ гэдэг видеог бол хуваалцажсэн. Тэгэхээр тэрнээс хойш бол нэлээд урт хэмжээний ийм аудио контентоос илүү богино хэмжээний ямар аудио контентуудыг сонсох боломжтой вэ гэсэн асуултууд орж ирсэн л дээ. Тэгэхээр үүний нэг жишээ нь бол яхааргүй подкаст байдаг. Тэгэхээр бас англи хэлээ сурахаар хичээж байгаа хүмүүсийн хувьд сонсголоо сайжруулахад нэлээд сайн тусалдаг зүйлсийн нэгийг би подкаст гэж боддог. Тэгэхээр өөрийнхөө байнга сонсдог 5 подкастыг энэ видеогоор та нартай хуваалцаж байна. Тэгэхээр энэ видеонд дурддаг 5 подкастыг бол ямар нэгэн байдлаар эренблээгүй зүгээр л байнга сонсдог ер нь шинэ дугаар орж ирэх болгонд нь бүгдийг сонсдог подкастуудаа жигсааж байгаа шүү. Тэгэхээр ямар нэгэн эренбэлгүйгээр энэ видеон дээр дурдах эхний подкаст нь The Daily. Тэгэхээр The Daily бол The New York Times хэвлэлийнхний бэлтгэн гаргадаг өдөр тутам гардаг мэдээний агуулгатай подкаст байгаа. Даваагаас баасан гарыг хүртэл 7 хоног 5 дугаар гардаг Michael Barbaro гэдэг өмнө нь нийтэлж байсан хүн хөтөлдөг. Тэгэхээр тухайн цаг үеийн үйл явдалтай холбоотой цаг үеийн нөхцөл байдал зөвхөн Америкийн нэгдсэн улс ч гэлтгүй дэлхийд дахинд болж байгаа үйл явдлыг бүхэл нэг подкастны эпизодын туршил сурвалжилдаг. Заримдаа бол яг өөрөө яваа судалт сурвалжилсан байхад бас New York Times-ийн дэлхийд даяар байдгийн салбарууд дээр ажиллаж байгаа сурвалжлагч нар ч гэсэндээ яг зөвхөн энэ подкастт зориулж сурвалжилсан агуулгууд бол орж ирж идэг. Сэтгүүл зүйн ёс зүйг маш сайн дагсан өргөн хүрээний олон өнцгөөс нь сурвалжилсан байдаг учраас надад The Daily-г сонсох айгүй гоё байдаг. Дээрээс нь мэдээний агуулгатай байдаг учраас ерөөсөө цаг үедээ анхаарч байгаа дэлхийд дахин анхаарч байгаа үйл явдлуудын цаатлын учир шалтгааныг зөвхөн үйл ажилдаа явж байхдаа ч юм уу эсвэл шүдөө зогсож байхдаа сонсч байдаг. Өглөө болгон сонсдог. Тэгэхээр мэдээний хувьд бол The Daily-г сонсох юм бол гоё шүү. Дараагийнх нь Vergecast. Энэ бол The Verge гэдэг технологийн агуулгууд хэвшлэн ордог вебсайтын хийдэг подкаст байгаа. 7 хоногт нэг удаа ордог. Баасан гарагт ч юм уу, ерөнхийдөө баасан гарагт ороод идэв юм аа. Яг тухайн 7 хоногт болсон технологийн салбарт анхаарал татсан ямар мэдээ үйл явдлууд болов гэдгийг ерөнхий эрхлэгч Nilay Patel нь өөрөө хөтэлдэг. Тэгээд давхар Dear Bowen гэдэг executive editor нь хамт суугаад тэгээд тухайн 7 хоногт ярих гэж байгаа сэдвүүд ямар beat гэж ярьдаг. Тэр сэдвийг нь хөндөж бичиж байгаа, тэрийг нэг дагаж сурвалжилж байгаа сурвалжлагч нь орж ирээд хамтдаа тэр талаар ярилцдаг. Бидний яг өдөр тутамд үйлчилгээг нь ашигладаг ч юм уу бүтээгдэхүүнүүдийг нь ашигладаг технологийн салбарын компаниудын маргаан шинээр гаргасан бүтээгдэхүүн энэний цаад нарийн шалтгааны хооронд нь харьцуулсан айгүй тийм өргөн хүрээнд бол ярилцдаг. Технологийн мэдээнүүдийг заавал вебсайт руу өдөр болгон ороод унших боломжгүй байгаад байгаа бол 7 хоногт нэг удаа Vergecast-аас сонсож болно. Америкийн нэгдсэн улсын National Public Radio гэж үүдэг NPR. NPR-ийн хийдэг програмууд дундаас би Hidden Brain-ийг сонсох дуртай. Тэгэхээр Hidden Brain болохоор Shankar Vedantam гэдэг үлээ энэтхэг гаралтай хөтлөгч юм шиг байлаа. Сэтгэл зүйн асуудлуудыг ханддаг. Сэтгэл зүйн дундаа бас илүү зан төлөв, behavior science гэж хэлдэг. Зан төлөвийн судалгаан дээр суурилсан альва зүйлийг нэг өнцгөөс нь шинэ тайлбарлаж өгсөн. Яагаад бид ийм шийдвэр гаргахдаа ийм зүйлсийг ямар хүчин зүйлсийг авч үзсэн. Ер нь бид нар яагаад энэ хүчин зүйлс ач холбогдол өгөөд эдхийн гэдэг яг өдөр тутмын юм энгийн байдал. Юусе хичээл бол биш. Сонин юм цаг үеийн асуудалтай уяад бол гоё ороод ирдэг санагддаг. Тэгэхээр заавал мэдээлэлтэй цаг үеийн асуудалтай холбоотой биш. Илүү сэтгэл зүй судалсан, илүү behavior science буюу хүний зан төлөв би сонирхдаг. Миний хувьд behavior science аягүй сонирхолтой санагддаг байхгүй юу. Тийм болохоор энийг судлах аягүй гоё байгаад идэг. Бас илүү нийгмийн шинжилгээ ухааны талаас нь судалж байгаа учраас гоё ядаг. Буюу зан төлөвийн шинжилгээ ухааныг сонирхдаг бол NPR-ийн Hidden Brain-ийг сонсч үзээрэй. За энэ видеон дээр дурдахгүй өнгөрч болохгүй нэг подкаст нь WBEZ Chicago-гийн This American Life. Ira Glass-ийн хөтэлдэг энэ шоу нь бол яг Америкийн нэгдсэн улсад болж байгаа зүгээр иргэдийнх нь өдөр тутмын амьдралыг харуулсан гэж хэлж болох агуулгатай. Гэхдээ бас яг тодорхой нэг сэдвийг аваад нэлээд өргөн хүрээнд судалдаг нэг подкаст нь дотроо хамгийн багтаа нэг 3 стори бол явж идэг. Нэг сэдв доор 3 өөр стори орж ирдэг ч юм уу, магадгүй 4 ч юм уу. Заримдаа бол тэр чигээрээ бол ганцхан стори байх тохиолдол байдаг. Гэхдээ яг тодорхой нэг сэдвийн хүрээнд тэгээд This American Life-ийн бас нэг дид подкастыг та харж ирсэн магадгүй Serial гэдэг подкаст гэдэг 12 жил 10 ангитай Adnan Syed гэдэг 10 жил байхдаа ангийнхаа охины амийг бүрлгсэн хэрэгээр бол хоригдоод одоо олсуулагдаагүй. Гэхдээ түүнийг болохоор яг үндэ тэр хэрэгт бол буруугүй гэж үзэж байгаа хүмүүс аягүй олон байдаг юм байна. Тэрийг яг 90 сурвалжлах сэтгүүл зүгээр бол сэтгүүл зүйн журмын дагуу судалж хийсэн бас юм дид подкастууд хүртэл байдаг. Тэгэхээр иймэрхүү нэг талаасаа сэтгүүл зүй, нэг талаасаа нийгэм ийм метрополис сонирхдаг хүмүүсийн хувьд бол энэ This American Life-ийг сонирхолтой байж магадгүй. За сүүлийнх нь Radio Lab.
Radio Lab-ийн өмнө нь NPR дээр байсан яг юм тусдаа хамгийн анх би подкаст сонсч эхлэхдээ л Radio Lab-ыг сонсч эхэлж исэн. Айгуу тийм өөр сторинууд орж ирдэг. Миний өмнө дурж исэн бол айгуу тийм нийгэмтэй холбоотой ч юм уу тийм айгуу тийм ойрхон сонсогддог бол Radio Lab-ийн бүр юм тэс хөндлөн шал өөр юм сонирхогдож ирдэг. Жишээ нь миний одоо санаж байгаа нэг дугаар нь болохоор захиргаан хөтөлбөрт машинуудын Cosmic Ray гэдэг юм сансрын одоо юм долгионд өртөөд програм хангамжинд ингээд гэмтэлт гардаг ч юм уу тийм тодорхой ажиллагаагүй болоод Toyota Prius унаад явж исэн хүмүүс ингээд шууд жолгоодлохоо алдаад машинад хоромсож чадахгүй ингээд зогсолтгүй давхиж мархижсэн тохиолдол хүртэл гарч ирсэн байгаа байхгүй тийм осууд гарсны дараа яг яагаад вэ гэдгийг олж илрүүлэхгүй яваад чи явж тэр Cosmic Ray-тэй холбоотой байсан Galapagos арал дээр байгаа энэ биологийн төрөл зүйлүүдийн тухай ч юм уу ерөөсөө нэг юм айгу холын тэгсэн мөртлөөс амар сонирхолтой тийм сэдвүүдийг эдгээр гаргаж ирж судалдаг. Ерөөсөө бид нар та нар ерөөсөө Radio Lab-ыг сонсож байгаа бол хизээч анчнаар хийж шүү дээ. Анчнаар хийж шүү дээ гэдэг өмнөх тийм ерөнхий мэдлэгийн юмнууд ерөөсөө бараг гарч ирэхгүй. Тийм болохоор яг мэдлэгийн хүрээгээд хэлэхэд чинь аймаг ихээр туслах подкаст нь Radio Lab байх гэж би бодож байна. Тэгэхээр шинэ дугаарыг нь алдахгүй сонсдог 5 одоо англи подкастын хувьд бол ийм байна. Хэрэв та нарт сонирхолтой санагдсан бол эдгээр подкастуудыг одоо сонсож үзээрэй. Би бас iTunes одоо Apple podcast дээр холбоосуудыг энэ видеоны доор тайлбар хэсэгт оруулж өгсөн байх бол тэндээс магадгүй та авчих бол илүү хялбархан байх бах. Тэгээд бас видеоны доор комментоор та нар өөрсдийн сонсох дуртай англи хэл дээрх подкастуудаа ч гэсэндээ хуваалцаарай. Би бас сонсч ирсэн мэрэ энэ видеог үзэж байгаа хүмүүс ч гэсэндээ сонирхолтой санагдах бах. Тиймэрхүү recommendation буюу зөвлөмжүүдээ бас үлдээгээрэй. Хэрвээ энэ видео таалагдсан бол лайк дараарай. Мөн энэ агуулга таалагдана гэж бодож байгаа хүн байгаа бол тэр хүмүүстэй энэ видеог шеэр хийж түгээгээрэй. Мөн түншлэн миний сувгт subscribe хийгээгүй байгаа бол доор байгаа subscribe тавчийг дарахаа мартваа. Тэгэхээр дараагийн видеогоор эргээд уулзлаа. Баяр таа.